Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээ хүрэхэд бэлэн боллоо. Энэ бол Венесуэлд олон нийтийг шуугилсан хэргийн нэг. Дарели 2005 онд Венесуэлийн Лагуария аймагт далайн эргийн хотод төрсөн. Аав нь Хосе, ээж нь Андре. Тэд хоёр охинтой Дарели айлын отхон байлаа. Энэ гэр бүл бол Ромын католик шашинтай 7 хоног бүр сүмд очиж залбирдаг үнэн читгэгчид байсан. Харин Дарелийн хувьд маш эрч хүчтэй найз нөхөд олонтой нийтэж баяр баясгалантай хүүхэд байв. Эцэг ихэн заримдаа санаа зовдөг байсан ч охиндоо итгэдэг учраас эрх чөлөөтэй байлгадаг байжээ. Нэг өдөр буюу 2009 онд Дарелийн хажуугийн байшинд 20 өрч яваа нэгэн охин нүүж иржээ. Тэр охины нэр нь Стефани. Хоёр айл ойрхон болохоор байнга тааралдаж, мэд мэдлэлцэн яриа өрнүүлж эхэлсэн. Тэгээд ч удалгүй хоорондоо маш сайн ойлголцож, өдрөөс өдөрт дотносон бараг өдөр бүр уулздаг болсон байна. Стефани бол өөр газраас ирсэн зөвхөн 1 сарын хугацаанд төр оршин суух гэж тэр газар ирсэн нэгэн байжээ. Тэр маш богино хугацаанд Дарелтэй маш дотн болчихсон юм. Харин Дарелийн хувьд Стефани бол төрсөн эгч шиг нь санагддаг байлаа. Стефани эгч болохоор олон зүйл зааж зөвлөгөө өгдөг байсан. Тиймээс ч Дарел түүнийг хүндэлж үлгэр дуурайл авдаг болжээ. Гэтэл Дарелийн эцэг их Стефанид эхэндээ дуртай байгаагүй. Дарелийг ээж аавынхаа санааг ойлгож байсан ч Стефани эгч үнэхээр сайн хүн шүү дээ. Яагаад ойлгохгүй байгаа юм бол гэж бодоод Стефанийг албан ёсоор танилцуулахыг хүссэн. Ээждээ Стефани эгч үнэхээр сайн хүн, түүнээс сурах юм их, хамт байхад хөвгчлөлтөө гэх мэтээр үргэлж магтдаг байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам эцэг их нь Стефанид итгэж эхэлж бүр дуртай болсон. Манай охиныг дүүшгээ хайрлаж өдөр бүр хамт байдаг, инээлдэж тоглодог гэд Стефани төрсөн охин шиг ханддаг болсон юм. Дарелд ямар нэгэн асуудал тулгархад ээж аавдаа биш Стефанид л төрүүлж хэлдэг болжээ. Стефани ч сайн зөвлөгөө өгдөг байв. Гэхдээ Стефани ердөө 1 сар л тэнд байх төлөвлөгөөтэй байсан. Түрээсийн хугацаа дуусахад тэр дахин нүүж өөр газар руу явжээ. Дарели болон түүний гэр бүлийнхэн үнэхээр харамсаж байв. Гэхдээ Дарел Стефани хоёр хол байсан ч өмнөгшгөө ойр дотн байх болно гэж амласан. Үнэхээр ч тэд өдөр бүр уулздаг хэвээр байлаа. Нэг өдөр нь Дарели Стефанийг нь хонож, нөгөө өдөр нь эсэргээрээ. Стефани бүр Дарелийн аав ээжийг аав ээж гэж дууддаг болсон байв. Яг л нэг гэр бүлийн гишүүн шиг. 2019 оны 12 дугаар сард Дарел Стефани хоёр далайн эрэг рүү тоглохоор явсан өдөр байлаа. Дарел аав ээжээсээ өнөөдөр далайн орж Стефани ихтэй тоглож болох уу гэж асуухад тэд тэг гэхдээ харанхуй болохоос өмнө ирээрээгээд явуулсан. Одоо бол Стефани гэдэг нэрэл гарвал шууд итгээд явуулдаг болсон үе байсан юм. Дарел Стефани хоёр далайн эрэг дээр хэдэн цагийг хөвгчлөлтөд өнгөрүүлв. Гэхдээ тэр өдөр нэг зүйл өмнөхөөсөө нэг л өөр байсан. Дарел Стефани хоёр тэнд нэг төрлийн хар домын зан үйл хийгээд байв. Далайн эрэг дээр хийсэн хар домын зан үйл нь зүгээршнийг тоглоом байгаагүй. Угтаа бол энэ нь Стефанигийн итгэдэг шашны нэг хэсэг байжээ. Дарел католик шашинтай бол Стефани бол огт өөр. Бидний бараг сонсож байгаагүй Сантрия гэдэг шашныг шүтдэг байсан юм. Сантрия гэдэг нь гаднаа бол ариун хүн шүтдэг шашин мэт харагддаг ч үнэндээ бол Африкаас гаралтай домын зан үйл, сахиус, бөө, тиймэрхүү зүйлсийг католик шашны дүрээр халахж нуусан нэг төрлийн мухар сүсэг байсан юм. Анх энэ шашныг Куб, Бразил, Панам зэрэг Латин Америкийн орнуудад байсан Африк буулууд үүсгэсэн гэдэг. Тухайн үед өөр шашин шүтэж болохгүй байсан болохоор Африкийн хүмүүс өөрсдийнхөө домын шашныг гаднаа бол католик шиг болгож нууж сахиуснуудаа сахиусны тэнгэр гэж нэрлээд шүтдэг болсон байна. Сантриан зүгээр нэг шашин гэхээс илүү ид шид сахиус хар дом шүтдэг чиг хандлагатай. Зарим тохиолдолд амьтны тахилга сүнстэй холбогдох яслал зэрэг нь ордог учраас олон хүн үнийг шашин гэхээсээ илүү шашны нэр барьсан мухар сүсэг гэж үздэг. Өмнөд Америкийн орнуудад Сантрия шүтдэг эмэгтэйчүүдийг Бруха гэж дууддаг. Энэ нь шидтэн мэрэгэн бөө гэсэн утгатай. Хоёр төрөл бий. Цагаан Бруха буюу эмчилдэг ариусгадаг эмэгтэй. Хар Бруха буюу хараал хар домын хүч хэрэгэлдэг эмэгтэй. Стефани яг л энэ хоёрын аль нэг шиг байлаа. Дарелч түүнийг үнэхээр сайн хүн гэж боддог тул Стефанигийн хэлснийг дагаад хийжээ. Тэр өдөр Стефани Дарел Сантере шашны үндсэн ойлголт, яц заншлыг тайлбарлаж өгөөд сайн сүнснүүд биднийг муу зүйлээс хамгаалж өгөөсэй гэсэн зорилготой яслал хийсэн. Тэд хамтдаа далайн эрэг дээр залбирч яслалаа гүйцэтгэсний дараа Стефани гинэд сүнхнээсээ нэгэн бугавч гаргаж ирээд Дарелийн гарт зүүж өгсөн. Энийг байнга зүүж яваарай. Чи аюулгүй байх болно.
Сүнснүүд чамайг хамгаална гэжээ. Стефаны нарайл хоёр орой болоход гэртээ архаа болов. Орой болчихвол Стефаны нарайлын гэрт хоноод өглөө явдаг байсан. Харин тэр орой Стефаны өнөөдөр гэртээ арьж хонно, дараа дахиж ирнэ гэж хэлсэн байна. Нарайлын аав ээж өнөөдөр хоноод яв гэж хэлсэн ч Стефаны гэрлүүгээ явжээ. Тэр шөнө нарайлын ээж охиныхоо гартаа зүүсэн бугавчийг анзаарч харсан. Тэр үед ээжийн сэтгэлд нэг л сонин мэдрэмж төрөв. Зүгээр ч нэг гоё л биш, шашинтай холбоотой ямар нэгэн зүйл гэдэг нь шууд л мэдрэгдсэн. Тэгээд нарайлаас энэ юу вэ? Хаанаас авсан юм бэ гэж асуув. Нарайлч гайхсан шинжтэй. Энэ зүгээр л бугуувчтэй ээжээ. Стефаны ихч надад муу зүйлээс хамгаалж өгдөг гэж өгсөн гэжээ. Гэвч ээж нь бугуувчийг хүчээр авч тастаж хаяад шууд хогийн савнд хийсэн. Тэр мөчөд муу ёрийн айц төрүүлэн мэдрэмж төрж ахиж хизээж Стефанигаас ямар ч бэлэг бити аваарай гэж анхааруулжээ. Тэр шөнөөс хойш нарайлын бие гинэт өвдөж эхэлсэн. Биеийн нэг л биш хөдлөхөд оролдоход огт хөдөлж өгөхгүй. Юм идэх гэхэд залхийх боломжгүй. 2019 оны 12 дугаар сарын 24-ний өглөө нарайл сэрээд ээжээ би хөдөлж чадахгүй байна. Хоолч идэж болохгүй байна гэж хэлсэн. Аав ээж нь нэхэндээ өчтөр далаа яваад ханаа төрсөн байх гэж бодоод гэртээ хэд хоног амархад болно гэж хэлв. Гэвч хэд хоногийн дараач биеийн дээрдэхгүй нарайл улам буцаар байлаа. Хоол идэж чадахгүй болсон болохоор хэдхэн хоногийн дотор маш их турж бие нь маш их муудаж эхэлсэн. Тэр бүр орноосоо ч босч чадхаа болж бие авч явах тэнхээгүй болсон байлаа. 2020 оны шинэ жилийн эхний өдрүүдэд нарайл орноосоо өндөх гэж хичээж байгаад гинэт толгой нь эргэж ухаан алдаж унжээ. Энэ үед аав ээж нь байдал ноцтой гэж үзээд хотоос зайдуу байсан ч түүнийг яаралтай эмнэлэг рүү авч явсан. Яг тэр үед Венесуелийн эмнэлгийн байдал маш хэцүү болчихсон байсан. Бүр бүх юм хомсдож эхэлсэн байлаа. Эмч сувилагч маш ховор, эмнэлгийн багаж эм тариач ховор. Тэгээд эмнэлэгт очисон ч яг тэр өдөр нарайлыг үзэх юм ч олдоогүй. Эмнэлэгт байгаа бүх хүн ноцтой өвчтэй бүгд эмчийг хүлээж байсан. Харин ухаан алдсны дараа сэрсэн нарайл би зүгээрээ гэртээ армаар байна гэж хэлсэн тул аав ээж нь түүнийг буцаагаад гэртээ авчирсан байна. Тэгээд л тэр үеэс бүх зүйл улам хачин болж эхэлсэн. Ухаан алдсны дараа сэрээд нарайлын зан аш 180 градус өөрчлөгдөжээ. Сул дорой хэвтэрт орчихсон байсан охин гинэт аимшигтай ууртай, огцон мааштай, ээж аваач хүчтэй түлхэж дийлдэхгүй болчихсон. Нарайл ээж рүүгээ дайрч түлхэж унгааснаас болоод ээжийнх нь би хаа сайгүй хөх нэцтэй болчихсон байв. Арьс яс боллоо турсан охин яаж ийм хүчтэй байгаа нь сонио. Энэ үеэс хойш нарайл ярихчгүй болсон. Нүүрний төрх, нүдний харц зам байдал нь өмнөхөөсөө өөр болж бүр танигдахын аргагүй болжээ. Яг л өөр хүн шиг болж хувирсан гэмээр. 2020 оны 1 сарын 2-нд хоёр эмч гэрээр нь ирж үзлэг хийсэн. Цусны шинжилгээ дарал олон төрлийн үзлэг хийсэн ч нарайлын биеийн байдал гадна талаасаа ямар ч асуудалгүй мэт харагдаж байв. Бүх үзүүлэлт бараг л хэвэн. Гэхдээ ганцхан зүйл хачин байсан. Түүний дархлааны эсийн хэмжээ маш бага гарчээ. Яагаад ингэж хурдан муудаж юу ч идэж чадахгүй, ярьж чадахгүй болсныг эмч нар ч ойлгож чадахгүй байв. Тэр үед нарайлын аав ээж айж эхэлсэн. Яг үүндээ хамгийн том асуудал нь нарайл юу ч идэж чадахгүй байгаа нь байлаа. Эмч нар шингэн хоол өгч туршиж үзэхийг зөвлөсөн. Шингэн хоол өгөөд ч үр дүн гараагүй. Тэр бүгдийг шууд л бөөлжөөд гаргадаг болсон байв. Хүүхэд нь өвдөд 2-7 хоног өнгөрсөн байсан ч аав нь би яаж хийгээд охиноо аварна гэж тэмцээр байсан. Ингээд охиныхоо байгаа байдлыг видео бичлэгийн олон нийтэд ханджээ. Тэр бичлэгт нарайл туранхай ядарч туйлдсан төрхтэй орон дээрээ суух тэнхээгүй шахам хүн дэлбэрийн шин тэжээлийн дутагдал орсон байдалтай байсан. Энэ бичлэг олонний анхааралд өртсөн ба нэгэн сүмийн хүн уг бичлэгийг үзээд энэ нөхөд одоо хараалын золиос болчихсон байна. Сүнс эзэмд чигсэн байгаа. Яаралтай ариусгах ёслол хийх хэрэгтэй гэж хэлжээ. Эмнэлгээр явсаар байгаад найдвар тасарсан болохоор одоо яах ч аргагүй бурхан сүнстэй холбоотой арга барил туршихаар шийдсэн. Эхлээд сүм рүү нарайлыг авч явжээ. Тэнд нэг төрлийн сүнс ариутгах ёслол хийсэн. Гэхдээ энэ нь кинон дээр гардаг экзорцизм шиг догшин зүйл биш. Сүмийн хүн залбирч, ариун ус цацаж, залбирал хийсэн төдий зүйл байв. Гэсэн ч нарайлын бие огтхонч дэрдээгүй. Харин нарайлын аав бичлэгийг олон нийтэд байршуулснаар олон хүн тэдэнтэй холбогдож зөвлөгөө өгч эхэлсэн. Зарим хүмүүс энэ охин үнэхээр муу сүнсэнд эзэмдүүлсэн байж магадгүй. Ийм тохиолдолд тус болдог газрууд байдаг гэд Венесуэлд байдаг Мария Леонзагийн шүтээн төвийг санал болгосон байна. Энэ Мария Леонзагийн шүтээн нь Венесуэлийн хамгийн алдартай сүнслэг шашин урсгалын нэг гин.
Судалгаанаас харахад венесуэлчүүдийн 20% нь түүнийг шүтдэг гэж үздэг. Энэ урсгалын онцлог нь сүнсний яслал төвлөрсөн байдаг. Үхэгсдийн сүнсийг дуудаж амьд хүний биед оруулах гэх мэт үйлдэл хийгдэг. Үүнээс гадна янз бүрийн ариусгах, залбирах үйлдэлүүд маш идэвхтэй хийгдэг. Нарайлын гэр бүл католик шашинтай байсан ч сүүлийн найдалгаа тавьж Мария Лианзагийн төвийг зорьсон. Тэр төв нь Ярако эмээх мужийн хувь тавилангийн уул гэдэг газарт байрладаг байв. Тэнд очиход сүнстэй харьцдаг гэдгээрээ алдартай мэдрэх чадвартай хүмүүс тэдэнд нэг ёслол санал болгосон. Шүн дунд яг 12 цагт хоолын голд орж усан цэлэх ёстой. Ингэснээр хүнийг эзэмтсэн сүнс хараал бүх муу зүйлсийг угааж арилгаж чадна гэжээ. Гэр бүлийнхэн ч итгэж охиноо тэнд усанд оруулан ёслолуудыг эхлүүлсэн. Үүнээс хойш өдөр бүр нарайл шүн болгон хүйтэн голд орж сүнсийг ариусгах гэж оролдож байв. Гэр бүлийнхэн бүгд хамтдаа залбирч охиноо аврахаар бүхнийг хийж байлаа. Гэвч энэ бүхэн ямар ч үр дүн өгсөнгүй. 2020 оны 1 сарын 11-нд нарайл эцэст нь амьсгал хураасан. 3-7 хоногийн өмнө л инээж хөхөрч явсан эрүүл саруул охин ийхүү нас баржээ. Нин даруй Венесуэлийн хуулийн байгууллага эрүүл мэндийн албаныхан оролцож эхэлсэн. Нарайлын нас баралтын шалтгаан бол уушигны хатгаа шин тэжээлийн дутагдaltaй холбоотой зүрхний дутагдал гэж аль биесээр гарчээ. Харин энэ нэрийг шалгаж эхлээд Мария Лианзагийн төвийг хаасан ч тэнд ажилладаг хүмүүс хуулийн хариуцлага хүлээгээгүй. Тиймээс Нарайлын гэр бүлийнхэн нь биднийг эмнэлэгч сүмч хайсан гэв. Хинч бидэнд яг юу болсон талаар үнэн зөв тайлбар өгч чадаагүй гэж гомдлож байлаа. Тэд охиныхаа оршуулгын бэлтгэлийг хийж байтал нэг хүн гэрт нь гинэт иржээ. Тэр бол Стефани байсан. Стефани гэрт нь гинэт ирэхэд Нарайлын аав ээж маш их зочирдсан. Учир нь охин нь өчигдөрхөн нас барсан байсан бөгөөд энэ мэдээ гадагш тарж амжаагүй байлаа. Танилуд хөршүүддээ ч дөнгөж хэлж эхэлж байсан үе. Гэтэл Стефани яаж энэ талаар мэдсэн юм бол? Стефани гунигтай царайгаар би мэдээ сонссон. Үнэхээр аимшигтай юм боллоо гэж хэлжээ. Тэр үнэхээр уйлж сэтгэл нь шаналж байгаа мэт харагдаж байсан. Нарайлын ээж Стефанид хэрвээ чи сүүлчийн яслалд оролцмоор байвал оршуулгад заавал ирээрэй гэж хэлжээ. Стефани ч толгой тохиж тэглгүй яах вэ гэв. Гэвч яг энэ үеэр Стефани өөрийнхөө Facebook хуудсанд хэд хэдэн бичлэг пост оруулсан байсан бөгөөд тэдгээр нь хүмүүсийн анхаарлыг татсан. Тухайлбал Нарайл нас барахаас хэдхэн хоногийн өмнө би амьд хүмүүсийг шоолж үхэгсдээ хамт талхдаг. Тэд намайг хуурдаггүй, гомдоодогчгүй гэсэн утгатай үг бичсэн байв. Түүнээс гадна олон пост нь нууцлаг утгатай үг хэллэхээр дүүрэн байжээ. Нарайлын оршуулгын өдөр боллоо. Хөршүүд найз нөхөд хамаатан садан гээд олон хүн цугласан. Нарайлын ээж аав нь ойрын хүмүүстэй Стефанигийн с ิจ гтэй үйлдэлүүдийн талаар ярих болсон. Бугуувч өгсөн тэрнээс хойш охин маань өвдсөн. Тэрнээс хойш нэг ч удаа ирээгүй. Харин нас барсны дараа гинэт гарч ирсэн гэж ярьжээ. Оршуулгын газарт хүмүүс бүгд Стефаниг ирэх болов уу гэж хүлээж байв. Стефани үнэхээр ирлээ. 7-8 хүн Стефанигаас яг байцаалт авч байгаа мэт тойрон хүрээлж чи охинд юу хийсэн юм бэ? Чи Нарайл өвдөхийг мэдэж байсан. Тийм болохоор эргэж ирээгүй бидтэй. Facebook дээр яагаад тийм сони юм бичсэн юм бэ? Манай хорооллоос яагаад цугцсан юм бэ гэж асууж шахаж шаардаж эхэлжээ. Тэдний дунд байсан нэг хүн бүр энэ бүх явдлыг бичлэг хийгээд авч байлаа. Оршуулгын газар үүмэн эмх замбраагүй байдал үүсв. Анх Стефани сандраад үгүй би ямар ч буруу зүйл хийгээгүй. Би юу болоод байгааг ч мэдээгүй гэж хэлсэн ч олон хүний дарамт шахалтанд эцэст нь ам нээж эхэлжээ. Стефанигийн ярьсан зүйл бүх хүнийг зочирдуулсан. Би Нарайлтай анханасаа найзлах гээгүй, өөрийн зорилгодоо ашиглах гэж л ойртсон. Учир нь нэг залуугаас болж 2019 оны эхээр Нарайл Стефанитай танилцахаас өмнө нэг залуутай зүгээр л болцож байсан юм. Яг үерхэж байсан ч биш. Гэтэл дараа нь тэр залуу Стефанитай үерхэж эхэлжээ. Гэтэл тэр үед залуу бас Нарайлтай холбоо барьдаг гэдгийг Стефани мэдсэн байсан. Тэр үед Стефани дотроо уурлаж энэ охиныг би амьд дээр нь үгүй их ёстой гэж шийдсэн. Тэгээд өөрийн итгэдэг шашин Сантриагийн хар домын аргыг бодитоор хэрэгжүүлэхээр болсон. Хар дом хэрэгжүүлэхийн тулд түүнд Нарайлын эзүүл хэрэгтэй байв. Тиймээс тэр Лагу баяраад түр хугацаанд сарын гэрээтэй байшин өлсөж Нарайлын гэрийн ойролцоо ирсэн. Дараа нь баг багаар дотн болж эхэлсэн. Түүний төлөвлөгөө бол тун тодорхой байжээ. Стефани Нарайлын гэрт ирэх бүртээ үс гарын альчуур гэх мэт зүйлсийг хулгайлдаг байв. Тэр бүхнийг жижиг шилэн савнд хийж лацдаж хадгалсан. Бүх зүйл цугламгц тэр шөнө ганцаараа оршуулгын газар очижээ.
Хүний хувийн эд зүйлсийг үхэхсдийн булшны хажууд оршуулбал түүний хувь тавилан үхэхсдийнхтэй холбоотой болж үхэл дууддаг гэсэн хар домын мухар сүсэг байдаг. Тийм ч учраас тэр нарайлын үс гарын альчуур жижиг зүйлсийг булшны хажууд оршуулсан. Энэ нь амьд хүнээс амийг нь булаах үйлдэл байлаа. Мэдээж хүмүүс ийм тэнэг зүйлээс болж хүн өхөхүтэй гэж бодох биз. Стефани тэр шүн булш ухахдаа өөрийн авчирсан хэд хэдэн хоосон шилэн савнд үхэхсдийн булшнаас жижигхэн ясны илэрхийг цуглуулсан байв. Тэр үнэхээр шүн болгон оршуулгын газар ганцаараа очиж хүний булш ухаж цогцсноос яс авч байжээ. Эдгээр ясыг гэртээ авч ирээд хатааж нунтаглах замаар маш жижиг нунтаг болгоод жижиг савнд хийж авч явдаг болсон. Харин нарайлтай уулзах бүртээ түүний идэх зүйлсэд баг багаар холж өгдөг байжээ. Хоол амттан ундаа аль болох анзаарахдаггүй байдлаар. Ингэж сар гаруун турш нарайл өдөр бүр хүний ясны нунтаг идэж байсан. Эрдэмтдийн хэлж байгаагаар хүний яс идэх нь тарих мэдрэлд маш аюултай нөлөөтэй. Бүр хүн дэлбэрийн халдвар үүсдэг гин. Хэрвээ тэдгээр яс нь ямар нэгэн бактерийн халдвартай эсвэл ховор вирустэй байвал ердийн шинжилгээгээр илрүүлэх боломжгүй. Ийм өвчин нь шууд илэрдэггүй. Удаан хугацаанд дотроо нүүгдэж явсаар нэг л мэтгэд хүн ухаан алдах, ярьж чадахгүй болох, булчин таталтаж, биеийн сулдах шинжүүд илэрдэг гин. Энэ нь яг нарайлд илэрсэн шинжүүдтэй давхцаж байлаа. Гэр бүлийнхэн энэ бүхнийг сонсоод шоконд орсон. Тэд Стефанид хэлжээ. Чи одоо цагдаад очиод үннээ хэл. Чи охиныг минь санаатаагаар хорлож алхамаар үхэл рүү түлхсэн. Стефани цагдаагийн газар очиж хэрэгээ хүлээсэн байна. Тэр бүр мөрдөгчдийг дагуулan оршуулгын газар авч очиод яг аль булшнаас яс сулгаалсан, хаана ямар эд зүйлс болсон гэдгээ нэг нэгээр нь зааж өгсөн. Энэ бүхэн батлагдсан байхад ч Стефанид ямар ч ял оноогоогүй. Стефани өөрөө хэрэгээ хүлээн зөвшөөрсөн байхад түүнийг баривчлаагүй, ямар ч шийтгэл оногдоогүй. Яагадгүй л Венесуелийн хуулиар хараал дом, шашны яслал зэрэг нь гэмт хэрэг гэж тооцогддгүй юм байна. Хар дом ид шидийн зан үйл хийсэн гэж хэн нэгнийг яллах ямар ч заал тухайн үед байгаагүй. Түүнчлэн эмнэлгийн үзлэгүүд дээр ч нарайлд ямар нэгэн халдварт өвчин эсвэл үхэлд хүрэх үз шинжлэх ухааны үндэслэлтэй шалтгаан илрээгүй. Энэ нь хуулийн хувьд тодорхойгүй үхэл болж үлдсэн хэрэг. Энэ мэдээлэл Венесуэл даяар маш хурдтай тарж олон нийтийн дунд цочрол, уур бухимдал үүсгэсэн. Зарим хүмүүс Стефани чинь жинхэнэ хар шидийн хүн, түүний өгсөн бугавчийг зүүсэн цагаас л охин муудаж эхэлсэн гэж ярьдаг байсан. Өөр хүмүүс нарайл өдөр бүр хүний ясны нунтаг идсэн. Стефани түүнийг аажмаар хордуулсан гэж ярьсан. Тэр яснууд дээр аимшигт бактери, ховор халдвар байж шинжилгээгээр илэрхгүй өвчин тараасан байх магадaltaй гэж тайлбарлажээ. Мөн зарим нь бүх зүйлийн гол буруутан бол Мария Лянзагийн шүтэн төв. Хүүтэн шүн болгон охиныг голд оруулж уламд ордуулсан гэж үзв. Үнэхээр ч нарайл хэдэн 7 хоногийн турш юу ч идээгүй, уушгины хатгаа болсон үед нь шүн голын хүүтэн усанд оруулж байсан нь түүний амь насыг бүр мөсөн үгүй исэн байж болох юм. Нарайлын аав ээж олон нийтийн өмнө гараад охин маань Стефанигаас бугуувч авсан. Тэр өдрөөс эхлэн бүх зүйл эхэлсэн. Бид үнэхээр хараалын золиос болсон. Стефани охиныг маань шууд биш ч аажмаар үхэл рүү түлхсэн гэж мэдэгдэв. Энэ нэргийн үнэн нотлохоо шалтгаан нь өнөөдрийн хүртэл аль бие осоор тогтогдоогүй. Хинч хуулийн хариуцлага хүлээгээгүй. Хинч уучлалах байгаагүй. Тиймээс олон нийтийн дунд энэ нэргийг тойрсон дүгнэлт, мухар сүсэг, элдв тайлбарууд өнөөдрийн хүртэл тасраагүй. Нарайлын үхэл нь ердөө ганц шалтгаантай байгаагүй юм. Харин олон хүчин зүйл нэгэн зэрэг давхцсан асуудал байсан байж болзошгүй юм. Юуны өмнө Венесуелийн эрүүл мэндийн салбар хүнд байдалд байв. Тухайн үед эмнэлгүүдэд тариур, ариутгагч, бэлий, тарианы зөв бүгд дууссан байсан. Эрүүл мэндийн анхан шатны хэрэгслийн 70%-аас илүү дутагдaltaй байжээ. Эдийн засгийн хямралын улмаас эмч сувилагч нарын 40% нь гадагшаад өрөвсөн. Хүнд өвчтөд дархлаасуултай хүмүүс ийм орчинд шууд амиа алдах эрсдэлтэй байсан. Үнэхээр ч тэр үед олон хүн эмнэлэгт эмшүүлж чадахгүй гэртээ зүгээр л өхөж байжээ. Эмнэлэг найдваргүй болсон тул хүмүүс сүүлчийн боломж гэж үзээд шашин, мухар сүсэгт найдах болсон нь буруутгах зүйл биш ч байж мэднэ. Нарайлын гэр бүл шалгаагүй. Тэд өөр ямар ч аргагүй байсандаа л Мария Лянзагийн төвийг зорьсон. Гэвч биеийн байдал нь аль хэдийн хэд дорцсон байсан. Ухаан алдах шинж түүн дээр өмнө нь ажиглагдаж байсан гэдэг. Цусны шинжилгээнд дархлааны эс маш бага гарч байсан нь түүнийг ямар ч халдварт өртөхөд амархан хамгаалалтгүй болгосон. Тэгээд дараагийн нэг таамаг бол куруу өвчин. Энэ бол төв мэдрэлийн тогтолцооны ховор, гэхдээ маш аюултай өвчин. Түүний шинж тэмдэг, ухаан санаа орж гарах, таталт өгөх,
үг хэл орооцолдох, хөдөлгөөн алдагдах, булчингийн дараатал. Нарайлын биед гарсан өөрчлөлттэй үнэхээр ижил байна. Куру өвчнийг анх 1955 онд нэг эмч илрүүлсэн. Тухайн үед Папуа Шинэ Гвинейд амьдардаг овгийнхан шашны зан үйлийн хүрээнд нас барсан хамаатныхаа тархийг иддэг байсан. Судлаачид тэдний дунд тархсан мэдрэлийн системийн өвчний шалтгаан перион уураг буюу аюултай мутацид орсон уураг байсныг тогтоожээ. Тиймээс нарайлын тохиолдолд тархи биш ясны нунтаг идсэн гэдгээрээ зарим талаар адилдах боломжтой гэж судлаачид үзэж магадгүй. Олон хүн тархийг нь идээгүй бол яах вэ гэж бодож болох ч ясч гэсэн хүнд халдвар бактери агуулсан байх магадaltaй. Мөн нэг чухал таамаг бол 2020 оны ихээр нарайл ухаан алдаж уушгины атгаа болсон. Дэлхийд даяар COVID-19 тарж эхэлсэн цаг үе байлаа. Тэр үед Венесуэлд шинжилгээ бараг хийгддэггүй онош тодорхойлох төхөөрөмж ховор байв. Харин нарайл аль хэдийн сул дархлаатай шинэ тэжээлийн дутагдaltaй байсан бол коронавирусын халдвар түүнийг богино хугацаанд хүнд байдалд оруулах бүрэн боломжтой. Иймээс нарайлын үхэл бол дараах зүйлс байж болцсошгүй. Хар домын нөлөө хүний ясны нунтаг удаан хугацаанд хэрэгэлсэн. Перион төрлийн уураг, нян, халдвар тордлого, Венесуэлийн эрүүл мэндийн тогтолцоо, COVID-19 халдвар, удаан хугацаанд хоол идэж чадаагүйгээс үүссэн тэжээлийн хүнд дутагдал, ойлгомжгүй зөв онцлогын эмчилгээ, сүнслэг зан үйлийн буруу арга барил. Энэ бүхэн 15 настай охиныг 3-7 хоногийн дотор үхэл рүү наваадсан. Стефани буруутай юу? Стефани өөрийн гараар алаагүй л дээ. Гэхдээ зориуд ойртож, атаархаж уурлаж тэр л энэ бүхнийг эхлүүлсэн. Шууд алаагүйч үхэл рүү түлхсэн анхны хүн нь мөн. Хууль түүнийг яллаж чадаагүй. Нарайлыг шашин хамгаалж чадсангүй, эмнэлэгч эмчилж чадаагүй. Эцэст нь зөвхөн түүний гэр бүлэл хайртай охиноо алдаж сэтгэлийн шаналлтай явуулсан. Та бүхэн энергийн талаар юу гэж бодож байна вэ? Энэ бол Венесуэлд өнөөдрийн хүртэл аль бие усаар шийдэгдээгүй хамгийн нууцлаг шуугантай хар домын үхлийн хэрэг юм. За ингээд өнөөдрийн бичлэг маань энэ хүрээ дуусаж байна. Дараагийнхаа бичлэгээр уулзцгаая.